нэгэн цагт хар зардын ухсаад мэрэгэн ардагч өндрүүдийн хөндийгөр нутгалдаг малчин Багвагийн дочхоор Монголын өвсөлчээр дөргөн нутгаар явж гинэ. Тэр өндрүүдийн хөндийд шувууны нүчиг дув дугргийн нуурхан байдаг юмсан ч түүний гайхамшигт нууцыг энэ мэрэгэн ард олон жилийн өмнө малчин Багваад ярьж өгсөн бэлээ. Тэр шувууны нүчиг дуурга нуурын тунгалаг ус мэлтэлзэн байгаа цагт уул нутгаар зовлон гамшиг үл тохиолдом уу? Дуурга нуурын ус цэвэр тунгалаг байна. Хаваа миний өгөнд оржээ. Хараа зэрэг минь ээ. Тэр уулын хөндийд байгаа цагаан гэртээ айлыг харж байна уу? Багваа ямар швэндэрч байгаа бол? Хүүхдүүд нь лав өсөж том болоод. Заавал би таныг дахгүй хүн болж тэднийг туршаад үзье. Би чоны анчин рааш боллоо. Харин чи холын зам туйлдсан туранхай хармар бол. Ямба! Ямба! Бас! Хасан жишавач. Мужигч танигач болсноос хойш
Энэ л над тосолж байна. Гүй. Энэ адуу яагаад өргөж бужигнаад байна? Нөгөө сүмбэ адуунда явсан уу? Отхондоо адуунда явцсан. Сүмбэ адуунда явгоо даав дааш тулна да. Ха, цогч. Эцгийг ирэхээс цаа ууж болохгүй гэдгийг чи мэдэхгүй юу? Оо, тэр болтол чинь би хатаж өгөн шүү дээ. Хэрвээ би чамд энэ ёсыг зөрчиж цаа өгвөл чи над юу хөө? Энд чинь хурам зоос байна. Эртээр захтар энэ зоос өгсөн хүний барьж харсан гинлээ. Манайд нэг танихгүй хүн ирлээ. Хүүхдүүдээ гар альчны морийг ав. Ямар азгай чичрэх нь вэ? Чиний хурам зоос лам уудах гэдэг өмнө чи тэр ганцхан явж хоноо ярьсыг харж байна уу? Амгалан морилж ирвөө. Сайн. Та бүхэн давтай сайн морилж байна уу? Сайн. Тэнийг чи юу л хийгээд байна да? Чамд үггэлж байна шүү. Та хаанаас хаа хүрч явна? Би бол чамын анчин Раш гэдэг байна. Харөөрийг өгсөж ангро хийсээр энд ирлээ. Миний нэр бол Малчин ард Павга. Энэ миний хүүхдүүд. Яроо. Ямба. Сумбэ. Айевта. Морилж орно та. Зочин тоол унд байт морийг услаарай. За мөцөн гадзах чи тэр чонын гөрөөчийг дагсан хамуутай арсыг үзүүлээд арих. Олигтойхон өнөөхөө аргагүй муу юм байгаа үст. Тэгээд ангаж цангаж биднийг энд ирэхэд хоёр хүүхэд маань баг отон хүү маань төрөөгүй байсан. А тэр цагт нөгөө мэрэгэн ард энэ ургад цайтай тонголог устай амыг бидэнд хайрлсан. Тэр зах тэр хүн та нарт нэг юмыг захиж чухал замыг заасан да. Үгүй байж. Чи та юу гэвэ? Би юу учрын огсонгүй. Пагва чи миний үгийг одоо хож байна уу? Гүнчин та чинь нөгөө мэрэгэн ард юм аа. Би одоо танд талархлан илэрхийлье. Би өнөр баян болж мал сүрэг маань өсч байна. Заваач би одоо хүүхдүүдэн дуудаад тантай танилцуулъя. Зүгээр.
Тэдэнд би чамын ганчингарааш хэвээрээд бай. Та тэдний гайхаж сонирхно гэж битгий сэтгэлэн зав. Бидний эрдэсийн нууц явдлыг огт мэдээгүй. Тэдвэл цагаан санаатаа атааж өстө хорт санаа байхгүй. А таны тэр нэг цагт надад түлхүүрийн өгсөн шидэт хайрцаг энэ байна. Энэ би нарийн арга олсон. Энийг би хуучин ангийнхаа өсөн дор нуусан юм. А энэ ангийн өсөн хэн ч гар хүрч болохгүй. Таны эрдийн сан хэн ч үзээгүй. Бат хатуу сан гардаг байна. Би энэ хайрцгийг нэг санаа надад огт төрөхгүй. Би хүүхдүүдэн хатуу захирсан. Ийм тэм юмар оролдохыг чамдлан хорилсан. Нарийн арга хэрэгэлсэн эсхийг сүүлдээ л мэдэгдэн дээ. Багва. Чи эрдний сан гэж юу яриад бай? Гэхдээ энэ хайрцаг чинь хоосон шүү дээ. Энэ хайрцаг бол дугуйр нуурын усыг хааж байдгийг. Хайрцаг нуур хоёр газрын суудсаар холбоотой юм. Хэрвээ энэ хайрцгийг нээвэл дугуйр нуурын ус цөм ориглож дуусаад үрд хэрэг аюулд орно. Тийм би мэднэ. Тэгээд ямар нэгэн хүн энэ авдрыг онгойлох юм бол нуурын ус дээшээ ориглож үрд ширгэх юм. Эрдэнсийн санг хамгаалах гэсэн арга юм. Би таныг мэднэ. Та ч үнэ хэлчихгүй дээ. Энэ бол чин үнэн юм. Агва та энэ юмыг аюултай нуус болгож ирсэн байна. Удаан цаг нуун дарсын нэг өдөр илэрнэ. А тэгэхэд сонирхон иргэжидийн шунал улам их болно. Харин дуугүй сууж нууж хаахвч хүнд итгэж найд сурах хэрэгтэй. Аваа, бид юмаа зэгчглаа. Хүч. Байц. Багва өчүүхэн юм болоход л чиний нуус илэрч байна. Одоо орж ирцгээ. Зочиндоо цай ундаан бай. Ядайда та нарын хүндлэн зочилсон тэнхээ арга шиг л боллоо. Энэ ямар сайхан сэлбэр вэ? Хэн гэж урлаа? Манай отхон дүүч иймэрхүү юмд авьяастай ир шүү. Би чамд энэ чүхэн бэлгийг дурсгал болдог. За одоо би явъя. Орой болохоос нааш зүүн говийг туулдаг болохгүй. Сүмбэ чи зайлгам. Аваа чангаарсан дор хайрсан гар хурц болохгүй дээ чи мартчихаа юу? Агва. За дэхлээр та хүүхдүүдэн хэзээ нэгэн зэгт заавал хэлэх болно да. Эднэр хүүхдээр юм бай. Тэднэр бол юм бүхний мэдэх болоогүй. Сүмбэ буруу хэрэг хийсэн байна. Би залхаана. Агва та юмны учрыг олоход нийлээд төв учрах нэ дээ. Гэж ямар төв учрах юм бол та сайн сайхнараад байнсан. За сайн сууж угаарай. Амгалан морлоорой. Харанхуу болохоос өмнө энэ муу хараагаар зүүн говийг туулах ч дээ. Гүйж. Байдлыг гигийн цагаан өдрөөр зүүлэх болох нэ. Хамаагүй давхиж шалмар өгж өгөн дээ. Ухаан оржгүй цэтлэн ойртож болохгүй гэж харгасан хоймрын тэр хэсэг газар ямар нэгэн цэг юм аж юу? Үгүй юу байсан бол тоо? А та хоёр Сүмбэтаны хайрцагны өмнө сөгчөөсөн сөр би юу ч үзээгүй. А юм байсан юм уу? үгүй юу ч байгаагүй. Үг дуулж ажиллаа хийж бай. Надаас олон юм битгий шалгаа.
чамаас олж юм дуулах нь. Өглөөнөөс хойш юу ч хийгээгүй димээ байж. Одоо чиний ээж яв. Нөгөө олж мэдсэн хайрцагны тухай хэн юу ч хэлж болохгүй гэдэг юм дээр. Чи юу болов? Үүнийг саяхан хүн хайчлаа да. Мөнгө. Сүмбэ, бид бас юм яадгийг хуваацгаая. Ордог тэр мөнгийг заавал авъя. Чи бас сайшлах нэ? Хэдэн дэстан газтай ирсэнсэн. Гэтэл цаадах чинь бидний үдээс холдуулах гэж мариагаа идэж байх шив. Тэр төрөвчин дотор хэдэн зоосчтэй. Бид удалгүй ёстой эрдний сантаа болно доо. Эрдний сан гинэ. Ялаа яах юм? Рашхва, таныг манай түүгээр дахин очтол би таны морийг малж бай. Та өөрийнхөө амаргүй аяндаа миний морийг унаад явбал болох уу? Тэг яах юм? Тэгж салиа хийхийг би зөвшөөрнө. Би чамд талархаж энэ сумыг бэлэглэе. Хэрвээ ямар нэгэн загт чамд усамж хэрэгтэй бол дорн зүх 7 хоногийн газар өндөр уулад нэг мэрэгэн ардав. Түүнд очоорой. Энэ сум замыг чинь зааж өгнө. Рашхва, танд их баярлалаа. Та болоо. Нар чинь хаанаас хаа хурж байгаа улс вэ? Хааны хотын ихтэй очих гэж явнаа хүмүүс. Хой хүүхэн, чиний замд чинь хар хураг харагдаагүй бай. Охины минь хайртай хурга нэмсэн. Төөрчгөө юм уу алга болчлоо. Би хургыг чинь удаад аваач өгье.
Гүн сүм бэрэхгүй хамаг ажлыг бид хийх болох нь гэж. Өнөө шөндөө л бид хийрээсэ. Чи өнөд хайрцагны тухай аль бодоод байна? Энэ хэний ураг вэ? Өөдгөө амтэн. Маа. Гүртайс яаж вэ? Насгайг ч юм уу л. Оо. За яг ант барайд чадсангүй чи. Энэ мөр биднийг дарлах санаатай байна. Хойд би өнөг цонын гэрээ чи гүйс шашаад гээсэн тэрв чи нөхчлөө. Сайн юм болж дээ хүмүүс. Үгүй одоо энэ хургаа яах вэ? Энэ хургийг нэг аяны авгаа алдчихжээ. Би маргааш хааны их зээл дээр очиж эзэнд наваачиг бол болох уу аваа? Болно хөөгүй. Миний дүү зөв юм хийжтэй. Манулгаалсан хүний барь шийддэг юм гинлээ. Чи ч бас яах байсан бол доо. Миний хөөхтөө тийм юм хийхгүй. Тийм л байлгүй дээ. Унтцгаа. Сайхан орсороо. Сайхан орсороо аваа. Яа, чи юу хийгээ? Би юм туслах уу? Тоо, онтонд. Сүмбэ. Миний дэрд морийг унаад яв. Өрөөсний морийг амнах хэрэгтэй. Баярлалаа. Маа, зах дээрээс юу дуртайгаа аваарай. Баярлалаа ах минь. Сайн сууж байгаарай. Чи өнөө хоромцоос огчсон биз? Тэр одоо шарам дарна. Тэнийг байхгүй бид нь хэд хоног амар болно. Чи ийм муухай юм санаж яаж болдгийг. Жаахан байзнаа. Үгүй. Сохор юм байна шүү дээ. Яана. Хэн айсан юм? Айтай хэн шүү? Тий. Охин мө. Амар.
дэлгэрэг. Бид хургаалцлаа гэж их хайсан юм. Гялайлаа. Миний охин хургаа олсондоо ямар их баярлах бол. Хой залуу. Чимээрээ уян дээр авч явахгүй юу? Саран гэрлээ. Миний хөө. Чи хургаа олсондоо баярлж гэнэ үү? Дахиад алдчихваа. Дахиад алдахгүй ээжээ. Хин үнийг авчраа. Нэг сайхан хүү. Охин минь чи түүнийг хардагч болоос залуухан, гуайлаг, гичнээн айтайхан хүү. Юм авъя. Одоо очлоо. Өглөөрэй хоо. За. Хайгдэмтэй сайхан эмээ мөнгөн халаатайгаа хам эмээ авахгүй юу? Таваараа эхлэхний зүйлээ гой зүгч. Сайхан шүү. Ахуу. Энэ гогоочиг надад аваад өгч ихчээ. Башка наасаа. Ахуу. Хөөмөн гайгүй сайхан зүйл шүү. Ахуу. Энэ хөөмөн ба. Маа хөөмөн ямар юм бэ? Утлавараа. Ямар юм? Ээжийн тарга заран шүү аваарай. Хямдхан өгчөн да. Сайхан таргадаа ха. Чилж байгаа давал да чи өгч байгаа да. Хамаагүй өгч. Сайхан тарга шүү. Эснэр чи нөгөө хоо. Энэ дээр баг шүү. Энэ дээр. Царяа тарвас шиг. Ой сайн маа энэ.
нар чинь бүр ийм дээрээ хүрсэн үү? Даанчтэй. Даанч. Очиж ёроо чи шүү. Энд ч одоо юу хийж байгаа юм бэ? Өнөө миний үгийг дагдаг гэдэг чинь энэ үү? Яв. Гарцгаа. Одоо бол яшиг. Энэ хайрцагч чинь бид гар хөрөх хэрэггүй байж. Учир юу гэвэл бид бүгдийг баян тарган байлгах чадах алдан мөнгө Эрдэнэсийн зүйлс тараастай байгаа юм. Эрдэнэгний энэ хайрцагч чинь хоосон. Мэдв. Чинчгүй шүү хөө. Энэ хайрцагч ус байгаа юм. Бидний хамгийн тустай усыг энэ хайрцаг хамгаалж хадгалж байгаа юм. Би та нарт үнэн хэлж ярих. Энэ хайрцагт гар хүрч болохгүй. Бид бол баян цатгалан байна. Ургац сайтай газар ан амьтан мал адгуус цөм байна. Та нарт өөр юу хэрэгтэй юм? Эрд алт мөнгө эрдний чулуу олж аваад залхуурч танхаарч гараан хумж суух санаатай байна уу? Би тануудыг нэгт харж байна. Гар. Яв. Зай. Та нар намайг яасан муухай мэхлэж сэтгэлийн минь гутав. Ямба. Яв их. Өчнөө жил хэдэн муу ялзарсан арьс харж харин хэн мэхлэгдэвдэ. Хүй, сонсцоо. Би та нарт үннийг хэлсэн шүү. Нэрийн шүү. Өвгөн намайг хуурт мэхлэж чадахгүй. Эрдэнэсийн хайрцгийн төлхөөрийг нэг газар нуугаа да. Тэр төлхөөрийг лав хүзүүндээ зөөсөн байх шүү. Чи харсан юм уу? Магадгүй. Магадгүй юм шүү. Зүрхгүй мантан чи хэнд ч хэрэггүй. Би зөрөхгүй гэж юу? Тэг үзэгтэйг үзүүлээд арах. Тэр болно. Харин ганцхан л. Хүш, сүмбэ тэр ирж байна. Нөгөө хуурам цааснасаа болж баригдаагүй ирхшивдэ муу амтэн чинь. Үүнийг зайлуулах хэрэгтэй. Харин нөгөө хайрцагын тухай хэнд ч мэдэгдэж болохгүй. За. Миний дөө бид наанаа чинь сум тавьсан шүү. Чи тэр шин сумны хаан чадлыг үзүүл дээ. Жижигэн сөрхий харваач юм да. Харин тохой зайтай тусчихсан бай. Дүү минь битгий гомд их зах зээл дээрээс юу худалдаж авав да? Хали үзье. Би юу ч аваагүй. Зах дээр зөндөө сайхан юмнууд байна лээ. Наад дутуу юм байхгүй. Маа, энэ зоос өөр ав. Хэрвээ би чамайг ийм гэж мэдсэн бол чамд мөр өгөхгүй байсан юм. Хайрын юм. Чам шиг тэнэг амтантай яадна гэрд байх юм. Чи манайхаас одоо зай. Хаа дуртай газараа яв. Аваа та яагав вэ? Би ч юм уу юу? Бидэнд гай зовлон ташаалдах. Аав нэнийг яаж аргалах аргаан олж чадахгүй. Миний хөө. Энэ буцар муухай явдал битгий ойрт. Эндээс холд. Аавын чин сэтгэл зовлонтой болчихлоо. Одоо би хизээч аргахгүй. Цаадах чинь ирж юм. Дэмээ юм чачиж би тэрийг муусан байх шүү. Ярав. Чи зээлдмээрээ дахиад нэг өгөөч. Чи тэгээ явах нь. Аавын би муу байна шүү дээ. Чамаас л бол тэр өгөн өвчтэй болоо үстэ. Одоо яа их вэ?
Алс газар сууга мэрэгэн ардад очиж яавал энэ зовлонгоос анхиж ирэхийг асууж ирий. Ухай, чи бас явах нь уу? Яравын дээрд мэрэг сүйдэх нь үү? Өөрийнхөө саймараар сольж явсан азгаар хааврахыг үзэхгүй юу? Битгий гом дүүмэн Ямбо чам зөвл өгөхэлж байна. Тим хатуу зам битгий гарга Ямбо. Чи хэдүүн яравын дээрд мэрэг бөөр болоо чадарсан байх зүйлээ. Худлаа. Юу? Ямбо, бол. Та нар битгий маргалдаад байцгаа. Чоны анчин араашин догдоморч их яссайтай мар шиг байна лээ. Харин чи холын зам догдоморныхаа хөлийг мэдж яваараа. Сүмбэ, дүүмэн сайн яваараа. Хүш. Тэр мацагтай мөнгө төрөхгүй. Энэ хугацаанд ажиллахад бид чөлөөтэй болсон шүү. Тэр хайрцаг тэр эрдэнэ. Минийх шүү. Энд ямар гай зовлон тохиолдов? Манай энд тхийн гориг ширгээд 2 сар боллоо. Бид усгүй хатаж өгөх нь алтгүй хүн амьдарч болно, усгүй хүн амьдарч болохгүй. Харийн хүмүн тусал бид мөхөн байна. Би нэг мэрэгэн ардаас арга асуух гэж явна. Танаа энэ гориг яагаад ширгсэн бодохыг би мэрэгэн ардаас асууж та нарт тус хүргэе. Та хоёр намайг мэхэлж чадахгүй. Та хоёр маргааш нас тусгай гэр барьж ор. Би та хоёртой нэг дор байхгүй. Хүн ирлээ. Махаарэ! Амархан сайн байна уу? Сайн уу хүмүн. Ор. Охин минь, энэ чи манай хургийг асарч гисэн залуу байна шүү дээ. Тийм ээ тийм. Тэгэхээр та мөн их баярлаж байлээ. Харин энэ хүн Охины минь битгий зэмэл. Энийний чинь нүдэн юм хардгүй юм. Төрс өдрөөс эхлээд баяр цэнгэлгүй харанхуй яваа юм. та битгий зов. Би мэрэгэн ардаас арга ирэхээр явж байна. Би тэр мэрэгнээс танаа охиныг яавал нүдэрхийг асууж ирье.
Ой, та тэнд юу хийж байна? Газар нутгийг хагадаж тариа тарих хоройтой гэж та мэдэх үү? Хэн тэгж хориглосон юм? Эрхтэн дархтнууд уу? Тэд нар чинь ард олныг өлсгөлөнд учруулж байна. Ард олон нэг юмыг шийд сурах хэрэгтэй. Өлсгөлөнгийн эсрэг тариалангийн далан байгуулж сурах. Хэрэг зориг шэндэв. Би мэрэгэн ард гэдгийг хайж явна. За, тэгвэл тэр мэрэгэн ард гэдэг чинь би байна. Оо, мэрэгэн ард гэж та юу? Тийм ээ хүмүүс. За ишоор. За. Хүмүүс ямар хэрэгээр явж байна? За чи хэний төлөө ямар тусламж авах гэж ирэв? Их сайхан мөртөө хоёр нүд нь муу хүүхэн. Байз. Адэстара гарна. Зүрх сэтгэлийн ган үгийг сүүлд нь бол. Мэрэгэн ардаа нэг хааны отогт усан ширэгчээд хүм мал уух ундгүй ангад сангаж өвхөд хүрээд байна. Тэднийг амьдруулах аргыг хэлж өгнө үү? Тэдний гамшиг зовлонгоос ангижруулах аргыг эргцүүлж бодъё. Хааны отгийн ард иргэд горхины ихний булаг байсан газар дээр очих. Тэгвэл тэд өөрсдөө хувь заяагаа яа шийдвэрлэх юм олно. Хэн эцэд усгаас буцахгүй байна? Тэр хүнд газар дэлхий өгөөмөр шимэн хайрлана. За хүн. Маш. Энэ газар дээр хүний гартараагүй гэж нэгэн хэрднэс байгаа. Чи хаа. За яа. Хүмүүс газрын гүнд орж үзвэл төмөнд тустай эрдэнэсийн зүйлийг олж болох юм шүү хүмүүс. Таанаш. За тийш.
нүдэн жилтэл битгий хар. Нар шингэхийн өмнө чамайг ихэм хүлээж байгаа шүү. Хоол ундыг сууж амар. Өмнө хол ажиллахгүй хоол ундаа сайн идэж өг битгий нэрлэгсэн бай. Та миний нэрийг мэддэг юм уу? Нэх өмнө танаа аавын чинчиг би танина. Чи бол аавыгаа аюул зовлонгоос аврах гэж ирсэн чинь би мэдэж байна. Би аавда яа тусламж үзүүлэх вэ? Пагвагийн зовлон уу? Хэрвээ пагва өөртөө байгаа эрднийг таньж мэдээ дотсон чулан хүлээж авбал тэр зовлон арилна. Тэр хоёр нүдгүй сайхан хүүхэнд та түүн зөвлөгөө өгөөч. Тэр нүд муутай залуу өсгөн чинь үрдийн хань болох залуу зүүн гарт нь гар хөрвөл нүд орно. Би явуулгүй болохгүй. Ганцхан моримонд оголцсон учраас би гэмтээчгээс болгоомжилж байна. Тэр морийг надад чонын анчин арааш малж вэ гэж өгсөн юм. Надад ус болж морио өгсөнд чинь их баярлсан. Миний доглон морины оронд энэ гадаа байгаа хар азрахыг унаад яв. Тэр бол эрийн сайн ир унах эрэлхэг хүлэг юм шүү. Ялаа, би таны ачийг хизээж мартахгүй. Баяртай хүм. Наад хараазрах чинь ус гурав тусахын өмнө зорьсон газарт чинь заавал хүргэнэ. Нэргэрдэ үгийг сонсцгоо. Танай энэ охины заяаны хань болох залуу ир зүүн гарт нь хөрвөл нүд орно. Нүдтэй болж миний охин бүх ертөнцийг харж байна. Мэргэн ард чамаар дамжуулж хэлэхдээ миний охины заяаны хань зүүн гарт нь хүрвэл нүдтэй болно гэлүү. Тийм ээ, тэгж хэлүүлсэн. Хүү минь. Чи тэгвэл ёстой заяаны хань муу юм. Чи охины минь зүүн гарт хүрсэн биз дээ. Охин минь.
Чи гэрийн баг нь голомтны юм нэзэн болж бидэнтэй хамт амьдэр. Би одоохондоо танайд байж чадахгүй. Мэргийн ардын загсын ёсоор цааш явж бус хүмүүс тусламж хүргэх ёстой. Сүмбэ, би чамаас хизээ салахгүй. Намайг хамт аваад яваарай. За хамт явдаа. Би удахгүй хойноос ч очино. Хоёр хүүхдийг алтан шар зам дэмжиг. Үгийг сонсцгоо. Та нарын голынхаа ихэнд оч. Тэгвэл ангад замдахын зовлонгоос ангичирнэ гэж байна. Boy. Энд будаг байх ёстой. Энэ хад ойжхтан энэ алт байна. Энэ алт гэж юу? Тэгэхээр бид энэ будгийг дахиж урсгах хэрэгтэй. Энэ загсуу. Саран гэлээ чиний хараач. Хөөрч анти. Чинь муухай усанд хүний тусламжгүй нэлээд удаан зовсон байх та. Ус урслаа. Ус урслаа. За чи миний
дагуулсандаа бусад загасныхаа ажил цаваа сэргэлийн сайхан амьдарч яв да. Хөөс сүмбэ чамайг дусын хаан ордондоо урьж байна. Сүмбэ минь чи дусын хаантад очиод ир. Би чамайг хараазган дээр очиод хүлээж бай. Чи хүний хэд мэднэ үстэй? Дусын хаан намайг юу гэж дуудсан юм бэ? Чи хэн бэ? Чи саяхан загас байсан юм биш үү? Чи хаанаас гараад ирвэ? За чи тийм их юм бити асуугаад бай. Явъя. Тэгэхгүй бол манай аав дусын хаан уурдаж ястан мэдхий болж хоёрын шүү. Манай аав уурлахаараа дандаа тэгдэг юм. Миний аав уурлаж байна. Чимээгүй байна. Аава та битгий уурал. Би дахин загас болж гадуур хий дими тэнхэн болий. Та нар машин ойртцгоо. Чи миний охиныг хөлийн аюулаас аварч миний хамгийн үнэтэй юмыг надад буцааж өгдөө. Чи надад тааламжтай байна. Аава, энэ залуу манай энд үлдэг. За. Би шалгаж үзье. Чи хоёр чимэг лэн зүгээд хүлээж бай. Ойлгов? Чиний буянтай үйл бүтээсэн чинь чамайг шагная. Чиний хүслэн хэл. Саран гэрэлтэйгээ хамт явж хааны отгийн иргэдэд ус урч ангад цангад зүх баяулаас аврагдсан эсхийг үзэх хүсэж байна. Миний хүү битгий яа. Машин ойрт. Хааны отгийн хүмүүс устай болсон. Ширгсэн гол нь усаар бэлхэж байна. Тэр нутгийн хүмүүс амьдрах устай болж үхлийн аюулаас аврагдсандаа хэрхэн баярлаж байгааг нь бид үзэцгээе. Сэтгэл чинь амар уу? Тэд аврагдлаа. Бас нэг бүсэлтэн хэлээрэй. Үгүй байц. Би чамд хүний зүүдэнд ч ороогүй тийм гайхамшигт эрдэнийн зүйлс үзүүлье. Өмнө эндийн үл. Тэгвэл би чамд огтноо өгье. Энэ огтоо та хоёрыг тойрон наадаж өсөлт бүхний чинь биелүүлэх болно. Энэ сайхан мордуудаар та хоёр усан дорох миний хязгааргүй удамнуудгаар зугаалж болно. Чи манай энэ дүлд. Тэгвэл би чамд бүх эрдэнэсийн хагасыг өгье. Гүй дусын хаантаа. Сайн сууж байгаарай. Шүү гинэ? Чадахгүй гинэ чи. Хэрвээ би хүсвэл чи эндэн үлдэх болно. Үгүй дусын хаантаа. Та намайг албадаж чадахгүй. Таныг ямар ч дүртэй боллоо гэсэн би танаас айхгүй. Мэргэн ардын зөвлөсөн ёсоор саран гэрэлтэйгээ явж
аавыгаа зовлонгоос ангичруулна. За, өмнө чи шалгалтаан сайн өглөө. Буцах явдал чинь би сад хийхгүй байна. Садхын ёс гүйцэтгэж би чамд 3 зүйлийн бэлэг өгье. Энэ 3-ыг чи юунд хэрэглэхэн өөрөө мэднэ биз? Эдний гайхамшигт эд чидийг ганц удаа үзнэ. Маа. Энэ тавтын малгай ав. Чи өмсөвөл үзэгдэхгүй болно. Одоо өмсөд үз. Майн бяцхан алтан алах. Энэ алхаар 7 удаа газар зохивол нэг алтан өргөө бий болно. Энэ хурганы арьс. Энэ хурганы арьсыг 3 зүгт нь 3 удаа сэгсэрвэл арвин их бороо орно. Ядайдаа босны хантар. За хүмүүн аян замдаа саяваарай. Удахгүй чи сүйт хүүхэндээ очих болно. Хүлээгээрэй. Та хоёрын аян замд саад тохиолдох эсхийг үзье. Шуурхтай байна. Тэнгэр арилцал та хоёр агуй дотор хүлээж байна. Аава. Та нар минь яаж өрхөө вэ? Энд ямар гай зовлон тохиолдов? Аава. Аава. Энэ охин миний. Та нар хэрэг үү? Би та нарыг хараад хамаг зовлонгон мартчих шиг боллоо. Ах нар хайцсан бэ? Тэдний балагаар нуурын минь ус сэргэж, энэ орон нутгийн минь өвс ногооны гандаж амьдрал минь зогслоо. Тэд харанхуй сөнөөр хамаг малаан аваад арилсан. Тэд хаашаа явсан? Өвс ногоо сайтай газар олохоор зүүн урагшаа явсан. Сүмбэ, чи хайцгаа юу? Аава, сүмбэ тэднийг заавал буцааж авчирна. Таныг дахиад ингэж орхихгүй. Тэрэж цаа чи юу болж байна? Яна. Манай нэг гэрэг мөр зүм алга болчихсон. Залах юм манд чи харж байх чи яасан юм бэ?
Дахиад малтайгаан боллоо. Сүмбэ алга. Би энд байна. Ах нар чинь хайдсан. Бид нэр хээр яваа. Ирэх зам аавна. Муу хар Германы багтаад салхи хүлээгээд байх юм. Би аль хэдийнээс нэг шингэртэй болъё гэж бодсон юм. Гэхдээ тэгээд хаанаас ямар аргаар яаж олдг юм билээ дээ. За, та нар намайг одоо сайн харж байгаарай. Наашир. Энэ алтан гэр маний болох юм уу? Тийм. Ай хүүхдүүд минь бид энэ алтан гэр сууж чадахгүй. Энэ орон нутаг минь ус урамгалгүй бол хүн мал амьдрахгүй шүү дээ. Алтан гэртээ очиж сүмбэ уцаад иржээ. Хараадраг бас түүнийг холжээ. Тэр зүгээр баяжиж өгчээ. Тэгээд бас бидний мадрангийг авдаг байх шүү. Уулан чи сүмд аавын төрөн сүмбэ зөвхөн ачирж өгөөд байгаа хэрэг юм. Аав лав бидний гэрээсээ хөөнд. Аав ч ус тэрийг ойлгож магадгүй шүү. Энд чинь чивд хоёрын буруу шүү дээ. Бараа ороход цогцмогцол сүм халуун наранд сэрэгчхэн. Усыг татаа зовлонгоо сангиж ярих нь тэр л дээ. Тэндэ. Адар цаана. Нас тэндэ ич. Тэндэ хийгээ. Тэрваран татвар. Тэндэ. Сан дараараа. Дахиад ус ирлээ. Энэ хайрцагч нь гадаа дүүргэн ууртай газрын судсаар холбоотой юм шүү дээ. Ёмаа! Наа үнийг болгоомжтой. Энэ лавдаг мөчөр боллоо шүү хүүхэд. Бид одоо устай ургамалтай болж бидний амьдралын жаргал ирлээ хүүхдүүд минь. Сайн санаа сарнарны гэрлэгчээр өвгөн Бхагвагийн хүү сүмбэ. Саад бүхнийг давн тулсаар садан олон ах дүү нараа сайхан цагийн ихэн түргэж амар жамар жаргаж гинэ.